Өнөөдөр Монгол орны ихэнх нутаг түүний дотор баруун бүсийн аймагуудад 100 ороотож хор бороо ороог нь улмаас ган зуд нүүрлэх ийм аюул тулгарч байгаа. Гэтэл өнөөдөр энэ ган зуудаас үүсэлтэй малчтын асуудал, өвөлжилтийн асуудал өнөөдөр цаг үеийн тулгамдсан асуудал болж байна. Өнөөдөр энэ ган зуудаас эрсдлээс гарахын тулд хамгийн түрүүнд биднэрт өвс тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Өнөөдөр Кенти, Сүхбаатар зэрэг аймагуд өнөөдөр Монголын өвс тэжээлийн гол суурь бааз байдаг. Өнөөдөр энэ суурь бааз дээр өвс тэжээлийн үн маань урд жилийн үеийнхээс хэд дахин огцом өссөн байгаа. 2019 онд 25 кг-аар пресэлсэн өвс Дорнод Сүхбаатар аймагт 2500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 18 кг-аар пресэлсэн өвс өнөөдөр газар дээр 5-аас 6,000 төгрөгийн үнэтэй. Улаанбаатар хотод 11-ээс 12,000 төгрөгийн үнэтэй болсон байна. Энэ өвс тэжээлийг баруун аймагуд тээвэрлж хүрэхэд тээврийн зардал бусад өртөг зардлаа нэмээд 20 гаруй мянган төгрөгөөр хүрэх ийм нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр өвсний цэнжүүд өнөөдөр өвс тэжээлийг хэдээр зарахыг мэдж байгаа. Дорнод Сүхбаатар аймагуудад урд жилүүдэд Хятад улсаас орж ирсэн Хятадын компаниуд өвс тэжээл бэлтгэдэг байсан. Өнөөдөр энэ компаниуд арга барилаа өөрчилж Монголын хүмүүсээр бэлтгүүлж зах зээл борлуулалт хийдэг болсон тодорхой байна. Ийм учраас Монгол Улсын засгийн газар энэ байдал дүгнэлт хийж малчид мал аж ахуйн эрхлэгчтэй эрсдлээс хамгаалах цаг болсон. Энд Монгол Улсын засгийн газар анхаарал хандуулах шаардлагатай. Монгол Улсын хүнс хөдөө аж ахуй яамнаас экспортод хязгаарлах замаар олон ажлыг санаачилж байгаа. Энэ бол бас сайн ололттой тал мөн. Гэтэл энээс яаж бид хамгаалах ёстой вэ гэдэг асуудал тулгарч байна. Үүний тулд бид хамгийн нэгдүгээрт бол өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд импортоор тэжээл оруулах асуудлыг шийдвэрлэж шийдвэр гаргах ёстой. Мөн цаашлаад бид өнөөдөр зөвхөн намар болохоор өвс тэжээлээс хандаг энэнийг бэлтгэх тухай ярьдаг ийм байж болохгүй. 1990-ад оноос өмнө Монгол улс түүний дотор баруун аймагуудад олон тэжээлийн аж ахуй ажиллаж ирсэн. Өнөөдөр улсын төсөв хэлэлцэж байгаа. Энэ улсын төсөвд бол 90-ад оноос өмнө ажиллаж ирсэн тэр Увсан аймгийн Хархираагийн аж ахуй, баруун турууны аж ахуй, Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуй, Эрдэнэ бүрэнгийн тэжээлийн аж ахуй, Булган сумын тэжээлийн аж ахуй, Баян Улгийн аймгийн Ногоон нуур сумын тэжээлийн аж ахуй, Говьалтай аймгийн Шаргын усалтын систем, Баян тоорон тэжээлийн аж ахуй, Завхан аймгийн Тэлмэн Тэсийн тэжээлийн аж ахуй, Баян хонгор аймгийн Байдрагийн тэжээлийн аж ахуй, Булган аймгийн Баян нуурын тэжээлийн аж ахуй гэсэн олон тэжээлийн аж ахуйг бид эрхлэж өөрсдийн хэрэгцээний малын тэжээлийг бэлтгэж байсан энэ асуудлыг өнөөдөр сэргээж шийдвэрлэх ёстой. Зах зээлийн нийгмийн цаг үед энэ тэжээлийн аж ахуйнууд устж тэр шуудуу бусад цэвэрлэх байгууламжуудын тонж дээрэмс асуудал байгаа. Энийг бид өнөөдөр засаж залруулж дотооддоо бид тэжээлийн аж ахуй хөгжүүлэх 2021 оны төсөвдөр ядаж тэр Баян нуурын тэжээлийн аж ахуйн 6,000 гагийн усалтын системийг сайжруулах энэ өртөг зардлыг тавьж өгч энэ эрсдлээс гарах шаардлагатай байна. Энийг Монгол Улсын ерөнхий сайдад би албан ёсоор энэ хүсэлтэд хүргүүлж байгаа юм.